За өнөөдөр 9-р сарын 20-ны үлгэрийг уншицгаая. Өнөөдрийн үлгэр бол ганцаардсан хонь. За өглөө бүр хоньнууд хашаанаасаа гарч бэлчээртэй явдаг байжээ. Энэ үед Никиг их хар хурнаас бусад нь их л баяр хөөртэй байдаг байж гэн. Сүргийнх нь бүх хонь бүгдээрээ цагаан учраас хар хурхтай нэгэнж найзалдаггүй байлаа. Шүн сар авчиндаа ороод тэр ганцаархнаа нэг буланд нь очиж хөвддөг. Нэг өдөр аян цалхаан захиж хүчтэй агадар бороо оров. Малчин хөө сүргээ бэлчээрээс нь туугаад хашаанд нь авчирч хийв. Энэ үед хинч хар хурга Ники болон бяцхан хурга Жолли байхгүй байгааг анзаарсангүй. Жолли маш их айжээ. Ники зориг гарган түүний дэргэд явж гэртээ хүрэх зам зааж яв. Хоёр бяцхан хурга шалб норж бээрсээр хашаандаа ирэхэд бүх хонь тэднийг дундаа хийн тойрог болон зогсож дулаацуулав. Анх удаа хар хурга Ники бусдынхаа дунд дулаахан хонлоо. Маргааш өглөө нь Жолли Ники өөрийг нь хэрхэн дагуулж ирснийг ярьж бүгд Никигээр маш их бахархав. Энэ өдрөөс хойш нэгэнж Никиг хар гэж шоолж гадуурхаа болжээ. За тэгэхээр бусдыгаа гадуурхах ямар муухай тухай бичсэн мэн те? Хайртай шүү ээжээ. Баярлалаа.